Танд Тэсондо 2 хөрөнгө оруулагчийн түүхийг ярьж өгье. Эхнийх нь Рональд Рид. Тэрээр шатхунд үгээгч цэвэрлэгч хийдэг машингийн амьдралтай нэгэн байсан. Харин Рональд 92 наснда таалт өгсөхдөө дэлхийн нийтийг шуугуулсан юм. Яагаад гэж вэ? Игэл жирийн энэ цэвэрлэгч 8 сая долларын хөрөнгө хураасан байсан бөгөөд түүнийхээ ихэнхийг орон нутгийн эмзэг номын санд хандивжээ. Харин нөгөө талд Ричард Фоскон байна. Ричард бол Харвардын боловсролтой Мэри Ринчийн гүйцэтгэх захирагч байв. Түүнд бүх зүйл байсан. Тэр бүхэл 11 угаасгын өрөөтэй асар том харшид амьдардаг байлаа. Гэвч Рональдыг сая доллартойгоо таалт өгсгөөс хэдхэн сарын өмнө Ричард дампуурлаа зарласан юм. Өөр ямар салбарт жирийн нэг цэвэрлэгч Харвардын боловсролтой захирагчаас илүү амжилт гаргаж чадах вэ? Цэвэрлэгч хүн эмчээс илүү сайн хагалгаа хийж чадахгүй. Архитектороос илүү сайн барилгын зураг зурж чадахгүй. Энэ нь зөвхөн санхүүгийн ертөнцид л боломжтой. Учир нь мөнгөтэй харьцах чадвар нь таны хэр ухаантайгаас бус харин таны зан төлөвөөс хамаардаг. Харамсалтай нь зан төлөвийг заахад маш хэцүү. Бүр хамгийн ухаантай хүмүүст ч заахад амаргүй байдаг. Нэгдүгээр хичээл. Баяжих болон баян хിവэр үүсгэх нь төсөөр хоёр чадвар юм. Баяжихын тулд эрсдэл үүрэх, өөдрөг байх, өөрийгөө сорих шаардлагатай. Харин мөнгөө хадгалж үлдэхийн тулд эсэргээрээ байх хэрэгтэй. Даруй байх хэрэгтэй, мөн айдастай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олсон бүхнээ хормын дотор алдаж болно гэсэн болгоомжтой байх ёстой. Үүнийг машин жолоодохтой зүүрлэж болно. Баяжих нь хаазаа гიშгтэй адил бол баян хിവэр үлдэх нь эргэлт таарах үед осордохгүй тулд хизээ торомсоо гიშгэхээ мэддэг байхыг хэлнэ. Хоёрдугаар хичээл. Бид бусдын эд хөрөнгөөр нь дүгнэх гээд идэв. Тэдний уунаж буй машин, амьдарч буй байшин, Instagram зургуудыг хардаг. Гэвч энд нэг өгөөтэй зүйл бий. Хүмүүст баян гэдгийг харуулахын тулд мөнгө үрэх нь мөнгөгүй болох хамгийн хурдан зам юм. Жинхэнэ баян зүгээс таны нүдэнд харагддаггүй зүйлс юм. Энэ бол таны худалдаж аваагүй машин, зүгээгүй алмаз, хойшруулсан засвар юм. Баялаг бол хараахан эд зүйл болж хувираагүй банкны дансан дах мөнгө. Баян харагдах, чинээзэг байх хоёрыг бүү андуураарай. 3 дугаар хичээл. Тасалбарын үн. Хүн бүр хөрөнгийн зах зээлээс ашиг олохыг хүсдэг. Гэвч хинч зах зээлийн савлгаатай нүүр тулахыг хүсдэггүй. Хөрөнгө оруулалтыг ингэж харуул таны хандлага өөрчлөгдөнө. Зах зээлийн уналтыг буруу зүйл хийсний төлөө торгуул гэж харахаа болоод харин үүнийг төлбөр буюу тасалбарын үн гэж хараарай. Диснейленд орохын тулд та тасалбар худалдаж авдаг. Урт дараалал зогсдог. Магадгүй бороо орчч мэднэ. Гэлээгээд та би алдаа хийлээ гэж хэлдэггүй шүү дээ. Та үүнийг тэр гоё мэдрэмжийг авахын төлөө төлөх ёстой үн гэж хардаг. Зах зээлийн савлгаа бол насан туршийн өгөөжийг хүртэхийн тулд төлж буй тасалбарын үн юм. Хэрэв та төлбөрөө төлөхгүй бол паркаас өгдөх болно. 4-р хичээл. Математикийн хувьд төгс байхаас илүү сэтгэл зүйд нийцтэй байхыг эрмэлз. Санхүүгийн онолоор бол бүх зүйл тооцоол дээр суурилдаг. Жишээлбэл та хөрөнгийн зах зээл дээрээс илүү өгөөж олох боломжтой бол бага хүүтэй ипотекийн зээлээ төлж дуусгах нь буруу гэж үздэг. Энэ нь тооцооллын хувьд зөв. Гэтэ бид ихсэж хүснэгт биш шүү дээ. Бид сэтгэл хөдлөлттэй хүмүүс. Хэрэв өрөө төлж дуусгах нь танд сэтгэлийн амар амгалан өгч зах зээлийн уналтын үед хувьцаагаа сандран зархаас сэргийлж чадах бол тооцооллыг үр тоон өрөө төлөх нь хамгийн ухаалаг шийдвэр байх болно. Тэгвэл энэ бүхэн юуны төлөө юм бэ? Яагаад хадгалж, яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж? Энэ бидний хамгийн чухал хичээл хөтөлнө. Эрх чөлөө. Мөнгөний өгдөг хамгийн том ногдлын шиг бол илүү сайхан машин эсвэл үнэтэй цаг биш юм. Энэ бол өгсөөс ирээд би өнөөдөр юу хүснээ хийж чадна гэж хэлэх боломж юм. Цаг хугацаагаа захирах нь аз жаргалын хамгийн том хэмжүүр. Хэрэв таны эд хөрөн танд эрх чөлөө авчирч чадахгүй бол та зүгээр л өөрийнхөө амьдралын хэм маягт хөтлөгдсөн өндөр цалинтай ажилтан төдий. Санхүүгийн хамгийн хэцүү чадвар бол барианы шугамаа хөтлөхгүй байх явдал юм. Өөрийгөө бусдад харьцуулах нь хизээж ялалт байгуулдаггүй тоглоом. Таны хувьд хангалттай гэдэг зэг хаана байгааг тодорхойл. Хөрштөө зориулж биш, интернетэд зориулж биш, зөвхөн өөртөө зориулж.
Баялаг бүтээхийн тулд суу тухаантан байх албагүй. Танд зүгээр тэвчээр мөн өөрийн зан төлөө захирах чадвар хэрэгтэй. Хэрэв танд энэ бичлэг таалагдсан бол дараагийн бичлэгийг үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.